За гişүүдс гарч зурвас. Энэ үйл ажиллагаа ямар явцтай явж байгаа? Үргэлжилж байна. Бичиг билэн, гişүүдэн билэн гэл байж штэ. Хичнээн гişүүн гарч зурсан. 3 гişүүн гарч зурсан. Танай намын бүлэг дээр энэ асуудлыг ярьсан уу? Намын бүлийн гişүүдэр нь яг дэмжихгүй нэ? Би нэг шахалт үзүүлэхгүй байгаа маа. Энэ бас гişүүн болго өөр байр суурьтай байгаа. Ер нь бол гişүүд дэмжиж байгаа. Энэ бол улс төрийн талаас юу зурчиж бас чадахгүй байх шиг байна. Би тийм багт ингээд нэг эцсийн хэрэг нь авах гэж шахаад байхыг би өөрөөс хүсэхгүй байгаа. Ер нь бол Монголын парламент өнөөдөр ямар зүг рүү явж байгаа вэ? Монголын арчлал, нийгэм, эдийн засгийн чигтээ гэдэг энэ мөргөн фронтоор арчлалыг хомох ажиллагаа бол мөргөн фронтоор явж штэ. Энийг бол манай парламент гişүүд харж байгаа хаар гэж бодож байгаа. Тэгэд хараад мэдрээд өөрсдийнхөө санаачлаар хийж надад юм хийж өгөх гэж байгаа хэрэг биш шүү дээ. Тэгэхээр энийг хараад нэг дүгнэлт хийх байхаа гэж хүлээсэн байдалтай гişүүдтэй уулзаал байж байгаа. Намрын чуулганы төгсгөлд энэ ажил эхэлсэн. Одоо ингээд аврын чуулга эхэлсэн юм шүү дээ. Тоогсон гэж тий. 2 сар арай болоогүй нэг цаг сар гарна л болж штэ бас ч гэж тий. Тэр хуулийн хугацаа гэж байгаа юу? Одоо үгүй гарч сурах. 4 жил миний шүгэнд байсан ч болно. Энэ бичгэнд бол хугацаа гэж байхгүй. Зүгээр олон юм алтгаас өмнө олон одоо боломжоо алтгаас өмнө энэ хохирлын хэмжээг бүр томорхоос өмнө манай гişүүд үйлчлэгээсээ л хүсэж байгаа. Таны одоо энэ эхлүүлсэн акц гэдэг юм уу? Энэ ажил ингээд одоо чимэг олчлоо шүү дээ. Тэр та одоо үгдээд итгэжүүлэхгүй юм. Чимээгүй болоогүй. Ер нь бол одоо эн чинь бидний юм болгоныг юм экшн энэ дунд чинь дандаа талцал явж байдаг. Энэ дунд чинь иргэдэг хооронд юм бас зөрчил явж байдаг. Нэг л зүйл ойлгомжтой. Одоо энэ сар өнгөрсөн сар гарны хугацаанд би нийгэмд юу ойлгуулсан бэ гэхээр үнэхээр Монголын арчлал хурд хийж байгаа юм байна. Айлал замаараа нийгмийн оюун санааны хүрээнд ч тэр парламентын дасгалынхаа хүрээнд ч тэр эдийн засгийнхаа хүрээнд ч тэр. Тэгэхээр бид нар энэ чөлөө зах зээлийг хомсон арчлалгүй эрх хэрэгчлэг хомсон арчилсан парламентын зарчмыг алдагдуулсан энэ үйл явдлууд болж байна гэдгийг энэ сарын хугацаанд мөн ч олон юмар үзүүллээ шүү дээ. Одоо манай гişүүд юм бодож байгаа хөө. Сая Norges сайттай холбоотойгоор хууль зүйн сайд нэлээ асуудал гарч ирлээ. Хууль зүйн сайд өөрөө ч асуудалд орооцолж байгаа шиг байна. За нөгөө талдаа засгийн газрын одоо эсрэг төрийн эсрэг ийм кино хийсэнтэй холбоотойгоор Norges сайтын үйл ажиллагааг одоо зогсоолоо гэж ингэж харагдаж байна л да. Мөрдөн байцаалтан дээр юу асуусан бэ гэдэг манай амар төвшингийн ярилцлага өнөөдөр би хальт харлаа. Юу асуусан бэ гэдэг талаар нөгөө байцаагч байгаа талынхан хариулсан чинь ямар ч мөрөдөд Монголтой холбоотой биш. Хүн амин орлоготой холбоотой биш. Танай кино ямар учраас хийгдсэн, хэдэн үнийг яаж дагсан, мөнгөө хаанаас олсон гэх нөгөө баримт киног нь л асуугаад байгаа юм байна. Тэгэл энэ тодорхой бүхэл зүйл тодорхой. Одоо бид нар энэ хууль зүйн сайд руу биш, ер нь манай энэ засгийн газар энэ ерөнхий сайд ч одоо ингээд 6 дахь жилийн үндсэндээ орж ирсэн том сайд хийгээд яг ерөнхий сайд тэгээд 4 жил. Өнгөрсөн хугацааны бүх хууль зүйн сайднаар энэ одоо явдаг замаар алтан гэрэл сайд явж байна л да. Өөрөөр хэлэх юм бол энэ толгооны юм биш үү? Толгооны юм байна. Тэм учраас энэ толгойтой ярихгүйгээр бол ямар ч дэлхийн шудраг хууль зүйн сайд ирэл ийм л болох юм байна л да. Тэгэхээр энэ системийг бид нэ зогсоохгүй болохгүй гэдэг байр суурийг би хэлээд байгаа. Ерөөсөө л энийг хэлээд байгаа. Энэ олон зүйлээр харагдж байгаа нь хэвлэл өргөчлөө нэг талаар харагдж байна. Одоо та нар ч гэсэн мэдж байгаа энэ дарамтанд бол яг үндэ бас зөрөгтэй дуурахад улам л хэцүү болж байгаа. Зөрөгтэй дуурна гэдэг нь хэрүүлэх тухай биш. Олсон факта засгийн газрын эсрэг засгийн газрыг шүүмжилсэн байр суурийг илэрхийлнэ гэдэг бол одоо зөвхөн медиа хэвлэл мэдээлэл хэрэгсэлтүүдийг мөн сошиал ашигладаг, идэвхтэй ашигладаг хүмүүст бол ер нь тэгэл дарамтанд орох ихнийх нь алах нь болсон шүү дээ. Тэгэл энэтэй холбоотой хууль зүйн сайд хариуцлага ярих асуудал бий юу? Бид нэр одоо гар нь болохгүй гот хүмүүс аваад яах юм? Гар нь эндээсээ ингээд мэдээг алдсан. Толгой нь бохирдсан байхад бид тэр мөч тайрч яах юм? Тэгэхээр ерхий сайдтай хариуцлага тосгосон тийм шүү дээ. Өмнөх Нямбатар сайдын үед, Инхвер сайдын үед ийм байгаагүй юм шиг. Ийм л байсан шүү дээ. Ер нь ингээд энэ ерхий сайдаас хоош хэвлэл хэрэгчлөө. Энд чинь ингээд олон улсын үнэлгээний төрөл гарч ирээд бид нэр хүртэл дотроо хоорондоо сэтгүүлчнээ бид нар чи ярьдаг гэсэн үстэй. Арайч бас ийм байгаагүй гэж. Арайч бас ийм байгаагүй гэдэг хэмжүүр нь энэ улаан шугам нь одоо хитрээ толгой дээр гараад
байна л да. Энийг одоо бидний Норгийн хэдэн залуучуудыг л харж шít. Ямар учраас барьчаад тэгээ гадагшаа ямар мэдээлэл өгөөд яаж төрүүлээд тэгээ үр дүнд нь юу хийгээд байна вэ гэж. Энийг бол эрүүл ухаантай зүгээр эрүүл ухаантай хүн болгон яг нүдэрээ хараад байж шít. Тийм. Засгийн газрын хувьцуулах хүчит яг хинхэн гишүүд гарч сурсан бэ? Бямц сүрэн Баярмаа гişүн. Дорнтой аймгаас сонгогдсон манай Бямц сүрэн гişүн. Тэгэхээр одоо цаашд яах юм? Одоо засгийн газрын хувьцуулахын санаачлагаа хэрхэн идэвхжүүлэх вэ? Гарын үсгээ цуглуулна. Идэвхжүүлнэ гэдэг нь одоо учиргүй дахиад ингээл ямар ч юмд ч бас нэг юм тодорхой цаг хугацаа энерги гэж бас байна шүү дээ. Хүчлээд ээж юм болдоггүй. Энэ чинь зөвхөн улс төр бэлтгүү бүхэл зүйл огтлон тийм шүү дээ. Бид нэр ямар ч харилцаанд тэнцвэрийг л алдах юм бол юу ч амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр бид нэр бичгээ гаргалаа. Болохгүй байгааг нь үзүүллээ. Одоо нөгөө талдаа нэг үйлдэл болох хэрэгтэй шүү дээ. Энэ юу хэлж ийм гэхээр нэр юу болоод байгаа юм бэ гэдэг үйлдэл. Юу болоод байгаагаа ойлголоо. Одоо ингээл да. Ингэж балансаар явна. Энэ ерөөсө бүх ажил мэргэжил хүмүүсийн хоорондын харилцаа хэрэгтэй баланс. Тэгэхээр энэ ажил үргэлжлээд явж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Танай намын дарга бол одоо сэлэм эргүүлээд явдаг юм гэж байна. хан төмөр дарга одоо таны намын дарга тий. За тэгээд таавал бүсэх ойрыг нь хамт ажиллаж байна. Тэгэхээр энэ намын даргач одоо засгийн газрын хувьцуулах эсрэг байна шүү дээ яах юм. Мэдээж хэрэг өөрөө тэргуун шадар сайд ажил хий гэж байгаа. Энэ улс төрийн энэ олон талцлаас давж энэ улс орны хөгжил рүү явъя ураг шаалхъя нэг талдаа нөгөө талдаа намаа бас тий хөгжүүлээ улам бат зогсооё 28 онд нэг амжилттай орчихё гэж намын удирдлагын зүгээс мэдээж хэрэг бодож байгаа. Бид нар бол арчилсан нам арчлал үзэл санаагаар барьж байгаа. Үзэл санаа гэдэг нь арчилсан нам бол арчлаа хамгаалах хэрэгтэй. Арчлалд аюулт учраад байгааг нь сайхны хүртэл нийгэмтэй ажилтдаг байсан би бол мэдээд шүү дээ. Нийгэм өөрөө мэдээд байна. Манай дарганараас бусд нь юу мэдээд шүү дээ. Манай гишүүд ч мэдж байна. Манай том дарганаар л мэдсэн байна. Мэдсэн ч юу үл хийхгүй байна. За энэ бол нэг үзэл бодлын нэг иймэрхүү ялангуяа зарчмын зүрэлт байх нь тийм муу зүйл ерөөсөө биш. Нэгт энэ улс төр, хоёрт гэх юм бол энэ намын өөрийнх нь онцлог нь. Гишүүд нь өөрөөрөө бодож болдог, тэрийг илэрхийлж болдог, тэрийг хүлээж авахгүй хэсэг нь бусад хүмүүсийнх нь эрхтэн байж байдаг. Энийг шахалтанд оруулах, хүчлэх ийм эрхгүй байдаг гэдэг ч юм. Энэ манай арчлыг ойлгодог л хүний эрх хэрэгслийг хүндэлдэг хүмүүсийн л шинжилтэй. Тэр манай намын дарга бол өөрийнх нь байр суурь ер нь бол бодож байгаа бодол хийж байгаа үйлдэлүүд бол улсын төлөө. Нөгөө хэсэг нөгөө хамтарсан нөгөө тал нь тэр улсын төлөө гэж хамтарсан гар барьсныг нь давуулаад бууг нь бариад дээгүүрээ гар барьчаад доогуур шилбэрүүнд өшөглөд байгаа буюу энэ арчлалын эсрэг үйлдэлүүд хийгээд байна л бодиттой хийгээд. Тэрийг одоо бид нэр харж байна. Тэгэхээр нэг талдаа арчилсан нам бол ажил хий гэсэн. Тэгэхээр ажил хий гэсэн. Одоо ингээд шүүмжлүүлж байгаа сайд нарыг арчилсан намын сайд нар байгаа зү. Ажиллал хийж байгаа. Нөгөө тал нь бол хамтраад ажиллая гэсэн гэж нэг баг болъё гэж гар бариад тойруулаад өнөөдөр хүртэл явж ирсэн 8 10 жил сүүлийн 8 жил тасралтгүй явж ирсэн төлөвлөгөөг л хэрэгжүүлж нийгмийг айцаар өдөртөх чинь ер нь ингээд бүгдийн хөдөлгөөнгөө барья. Төрн бүгдийг авъя. Арчлал ер нь цаашдаа байхгүй шүү. Чөлөөт эдийн засаг гэж байхгүй шүү. Ийм л алхам явж багаар. Энийг нь залуучууд бид нэр олж харсан бол хилжлэх хэвээр тийм үүрэгтэй шүү дээ. Цаг хугацааны үүрэгч биш бид нар шүү дээ. Тэгэхээр бид тэрийг хэлж байгаа. Манай намын удирдлага бол үндсэндээ энийг бол маш сайн ойлгож байгаа гэж найдаж байгаа. Ойлгож байгаа. Бас ингэж харж байгаа юм байна л гэж бодож байгаа. Тэрнээс биш нэг юм юу гэдгийг намын дарга эсрэг үзлээ, намаа эсрэг үзлээ ч гэдэг юм уу тийм юм нэх бодохгүй хөө.